Аа өнөөдөр би нэг урчинд би юу хийлээ. Facebook ухаж байгаа тийм. Өнөө цагийн хүүхдүүдийн боловсролын талаар уншлаа л да. Боловсрол юуныхаа хүсэл зоригийн талаар сургуулаа яг төгсөж байгаа хүүхдүүд энэ залуу үеч ерөөсө хамгийн их хүсэл нь ерөөсө гадаадд гарч боловсрол эзэмшээ гэсэн л зорилгодоор бас нэг тийм тусдаа шалгалтанд бэлддэг гинэ. Тэгээд тэр шалгалтаа бэлдээд ихтэй сургуулийн одоо эсэлтийн шалгалт өгөхгүйгээр өөртөө 1 жилийн чөлөө өгж жагаад тэгэхээр зөвхөн тэр гадаадд явах шалгалтанд бэлдээд явдаг гэж байна. Ер нь хүүхд болгоны л хүсэл мөрөөдөл нь гадаадд гарч боловсрол эзэмших болцсон юм байна. Гэтэл яг үн бодит байдал дээр ингээ харахаар манай ч гэсэн одоо тухайн дээр цаг үеийн одоо хамгийн өндөр боловсрол эзэмшдэг байсан гэсэн зөвлөлт холбоот улс болон бусад орнуудад боловсрол эзэмшээд дээд сургалт өгсөн олон хүн бас гадаадад ажиллаж идэг байхгүй. Тэдний бол бас ихэнхэнд яг гэр цэвэрлэх хүүхд харах гэх нэг тиймэрхүү ажлууд хийж байгаа байхгүй. Гэтэл одооны залуучууд болохоор бас тийм гадаадад сурах боловсрол эзэмших гэдэг ихээр хүсэж мөрөөдөг. Ер нь Монголд авах дургу болчихжээ залуучууд. Тэгэхээр гэхдээ ерөнхийдөө эмгэн үгэн би тэд жоохон ач зээтэйгээ хүүхд хараад за дээрэс нь яг нэг залуу буй хүүхдүүд бол нэг гадаад явах сонирхол байдгүй. Яг манай өргөнөөс бол нэг тэнд явах гэхэлэр энэ нутагтаа л авах дуртай. Гэтэл яг одоо яг ер нь ихэнхэн л гадаад яваад байгаа юм байна. Хүсэлттэй болцсон байна. Тэгэхээр энэ боловсролын тал дээр бас бодоод байна л да. Манай монголчуудын ихтэй сургуулийн боловсрол их муу байгаа юм уу? Одоо эргэлээр бас ажил байдгүй гинэ. Чи бодоод үзтээ. Дөнгөж тийм үү? Ерөнхий боловсрол гэдэг орон зайгаа төгсөж байгаа хүүхэд бол тийм үү? Тэр ихтэй сургуулийн чинь боловсролыг үнэлж дүгнэх чадвартай байх уу? Мэдээлэлтэй байх уу? Үгүй шүү дээ. Босхыг нь даваагүй, тийм үү? Багштай танилцаагүй үед бол тэмчээдүүд ил мэдээлэлтэй байхгүй. За ах ихч тийм үү? Тухайн орон зайд суралцж боловсрсон хүний мэдээллээс одоо ухамсар авлаа гэхэд тийм үү? Бүтэхгүй, онц биш, бат талгаатай бус гिचлэн үгээр тэрийг одоо муушан сэтгэлгээ үүснэ гэдэг. Өөрөөр хэлбэл хүний үнэлгээ яаж бий болоод байгаа юм бэ гэдэг асуултанд хариулснаар чиний над үйл явдал чинь тодорхой гарна. Хүн альва зүйлийг үнэлэхдээ мэдээлэл тулгууратайгаар хэн нэгэн ихтгэл хүнийхээ үгийг дуулан байж дүн шинжилгээ хийдэг шүү дээ. Ялангуяа баг залуу байх тусмаа өөрөө судалж танихаас илүүтэй өрөөл нэгийн хамин үгээр шийдвэр гаргадаг шүү дээ. Тэдний өөрийн шийдвэр гэдэг ямыг би шийдэж байна гэдэг үгээр илэрхийлж болохгүй. Ээж аав нь ятгахсан, нийгэм нь ятгахсан учраас л тухайн шийдвэрийг гаргаж байдаг. Түүнээс туршин шинжилсэний үүднээс мөн чанараа олж дүгнэлт гаргаж байгаа үйл явдал ерөөсөө бус. За тийм ч юм уу. Одоо жишээлбэл миний хувьд гэхтэл 10 жилдээ төгсчод яг ямар мэрэгжил эзэмсэхээ мэдэхгүйсэн шүү дээ. Тэр ч гоё юм уу, энэ ч гоё юм уу гэж цаг хугацаанд яг өөрийн гэсэн бол хүсэл эрмэлзэл тус байхгүйсэн. Тэгээд бүр ингээд яхалаар зарим нь одоо эмч болохгүй гэл зарим нь мэдээлэл тэгэхэд бол ерөнхийдөө баг байсан. Ерөнхийдөө л эцэгхэн хэлдэг юм дээд сургуульд ор гэх юм бол сайхан амьдрал гэж. Одоо наадах чинтай яг адилхан гадаадд сур тэгвэл сайхан амьдрна гэдэг л үг солигдсон байгаа. Тийм ч юм уу. Гэтэл манай одоо энэ тийм ард том бүр хамгийн бэл бэнжин сайтай ахуй сайтай байсан ч гадаадд амьдарч байгаа хүүхдээ зүгээр хэл давуулаад хайчхаас биш тийм үү амьдрал боловсрол тэр идэж ухтан хүртэл хөрөнгө мөнгө зарцуулахдаа баарахтай шүү дээ. Хүүхэд өрөөл бүхнээ олох ёстой болдог. Охно тэгэхэд нөгөө халуун өлгөөнөөс нь шууд шалц нурамлуу шидэж байгаа юм шиг л гадаад гаргадаг шүү дээ. Яг зарим нь бол тэндээ очиод тэтгэлэгтэй очих юм бол тэр чинь амар үстэй. Гэхдээ тэр сургуулийн тэтгэлэг байлаач гэсэнтэй нөгөө эцэг эхийн бэлэн хоолн дээр
эцэг эхийн бэлэн хувцс хунар дээр байсан хүүхэд тийм үү халуун үлгэнээс нурам шалтлал өсөрж байгаа юм шиг л гардаг шүү дээ. Тийм ч юм уу. Гэхдээ маш олон залуучууд тэгж яваад бас амжилттай сургуулаа төгссөн байна. Зарим нь төгсөөгүй ч байна. Амжилттай сурас нэг амжилтгүй яваатай харьцуулах юм бол амжилттай нэг амжилтгүй нь 9 байгаа. 10 хүүхдийн. Өөрөөр хэлбэл замдаа бүдэрээд тэтгэлэг авсан ч замдаа бүдрээд цэвэрлэгч болж байгаа нь олон байдаг. Арчигч болж байгаа нь олон байдаг. Боол болж байгаа нь олон байдаг. Үнэхээр нэг шазуур махтай хүүхдүүд л тэмцээр байгаад л төгсөж байгаагаас биш. Дийлэнх нь сэтгэлийн их шарх аваад л буцаж ирэх гэхээр сургуулаа хайцсан. Нэр төрөгүй. Эцэг эхийнхээ хамын хөрөнгийг үгүй хийсэн. Гэмт хэрэгт. Тиймээс тэнд зүгээр боол болоод нуугдаж байх нь амьдралын сонголт болж байгаа. Нөхцөлийг туулдаг шүү дээ. Тийм үү. Яг ганц нэг тийм жишээ ч мэднэ. Чи бодоод үз. За. Тийм үү. Яг хин гэдэг хүүхэд. Тийм үү. Хаана гадаа төгсөд амжилт үзүүлснийг бодоод үз. Дөнгөж 10-аа төгсөөд үү? 10-аа төгсөөдөж бай, ихтэй сургуулаа төгсөөдөж бай. Эрнэрэл дэнд байж байгаад тэр хахин ертөнцөд очихдоо. Тийм үү. Амжилтаа сурч чаддаг нь үнэхээр цөөхөн шүү дээ. Цөөхөн. За бид нар тэнд дундаас жишээлбэл Харвард, энэ тэр ингээд алдартай сургуульд төгссөн энэ тэр гэдэг нөгөө элбэгд орж тэгэл баяр цогтг хин хийжлээ. Тэр нөхдүүдийг чинь одоо их өндөр боловсралтай гэл энэ оройн дэдтэй залсан. Тэгээ тэд нар чинь бол яг бас сургуулаа төгссөн. Гэхдээ альцхийн тэд нар чинь хижээл насандаа очиж нэмэлт боловсрал эзэмсэн хүмүүс. За. Яг няраагаасаа очиж боловсрал эзэмшээгүй. Тэгээд болохоор яг няраагаасаа боловсрал эзэмшээд дээшээ гарсныг чинь болохоор сайн мэдэхгүй юм байна. Газар байдаг л үгтэй. Өөрөөр хэлбэл байна да. Амьдралын анхдагч туршлагатай болчоод хард очиж нөгөө өөрөө энэ дээр хувцас аваадаг болж хоолоо олж иддэг болчоод хард очиж боловсрал сайжруулсан тохиолдолд амьдралын үнэлгээ нь өөр байгаа учраас харьцангүйгээр тийм өөртөө хөгжил дэвшлийг бий болгож чадаж байна. Өөрийгөө хөхүүлэн дэмжиж чадаж байна. Гэвтэл няраагаасаа боёо тийм ихэн инэрэл хайрын халуун орчноос шууд харийн боловсрал эзэмшгэд тухайн хүүхэд дийлэхтэй шантарч үгүйсгэгдэж бүр илүүтэйгээр тийм үү ядаж оюутан цагаан туулчхаад тийм үү харьд очиагүй бол 10 жилээ төгсөнгүүтээ тэнд очиж хүүхдэд 10 хүүхдийн 3 нь 20 тамхинд орж дуусч байна. Бас нэг тийм байсан. Би чинь бас нэг гадны орноос бас нэглэх явж хахад тийм хүмүүс уулзчихсан шүү. Олон бүр амжилт гаргасан хүмүүсээсээ ч олон тийм. Чи харьд очиод үзэхэд тийм үү? Хүмүүсийн тийм нэг амжилттай хүнтэй уулзна. Ганцхан. Би бодохдоо нэг амжилттай хүмүүс чин амжилтгүй хүнтэй уулзна. Би тэгж бодсон байхгүй. Амжилттай нь сайн яваа болохоор надтай уулзахгүй нэ гэж бодсон байхгүй. Үгүй байхгүй учраас уулзаагүй. Тэгэхээр чин ихэнх нь бас хар тамхинд орсон гэж ирдэг. Тэнэд гэртээ тогтохгүй байна гэж ирдэг. За өвчлөлөө гэж ирдэг. Хамгийн харамсалтай нь болохоор нөгөө ямар нэгэн зодгүй тохиолдолд нас орчлаа гэдэг л айгүй амар байдаг. Тэгээд тэр нөгөө эцэг нэг тэр хүүхдийнхээ төлөөл тэр хүүхдийг сургуульд явуулсан байхад нөгөө нас орчихлаар бүр өмнөөс нь бүр ингээд би бүр хэл хөгөө олдохгүй ингээд бүр чичирээ тамд бүр маш харамсалтай юм тэр байдаг л та. Тий. Тэгээд их хөвчлэн тийм ажлын биш сургалтын тогтолцоогоор гадагш ягарсан 40 хүн байдаг. Тийм үү? Нэг амжилттай би бусдыгаа чирж ийн гэдэг нэг хүн байдаг. Тийм үү? Тантай ижил төрлөн амжилттай хүн байна гэхэд задаа байхгүй даа гэдэг. Тэгээд 40 сургуулаа хийчихэд тэн цэвэрлэгч болчихсон. Тэр нэг амжилттай ганц яваагийнхаа буян заяагаар хаалга үд онгоолгоод хил усаас хурдлаач хэрэгдэж идэг. Нэг л тогтолцоо байдаг шүү дээ. Хаанч. Тэгэхээр та нар өөрөөсөө хүүхдэд зайлуулахын тулд чихэн дээр нь алт ургуулж байгаа л хөөж гаргаад байгаа л асуудал байна шүү дээ. Гэхдээ энд байгаа ээж явна тийм үү? Нөгөө хүүхэд нь махаа идэж чөмгөө долоож олсон хилдэн алтан цасыг авчгаараа амжилттай явна гэж боддог.
Ерөнхийдөө одоо бол манай монголчуудын эдийн засгийг нь хинхэн л гадаадд амьдарч байгаа. Айл болгоноосоо гадаад гарсан тэр 1-2 хүн л авч явж шít. Тэгдэг. Хувцсын нүгэн, тэр мөнгө авуулна, баяр ёслол. Тэгэхээр гадаадад амьдарч болоод байна гэж боддог. Гэтэл гадаадад тэр хөлийн дээс тавьж улаан шалцсан дээр унснараа тухайн хүн гэр бүлээ гэсэн ухамсар хит төлөвшөж байгаатайгаар хамаар хичнээн хэцүү байсан ч ар гэрээ өргөх гэж өрөө төлөх гэж зүтгэж байгаа нь өнөө монгол хүний мөн чанар үнэлгээний дэнсэн юм шүү дээ. Би энэ хайртай байгаа хүүхдүүдэд үнэнхээр өрөвдөн хэлэх үгэн олж ядаж хичээл зүтгэлд нь багтан урамшивч ямар нэгэн ирээдүй гэдэг тодорхойлолтыг үүсгэхгүй яваад нь инлэн шаналж байдаг. Ойлгоно уу? Тэд нөгөө гэрийнхээ хамгийн бараж энд ирсэн гэдгээрээ зүгээр л бүх ухамсараа үүрэг болгож хувиргасан байдаг. Энэ үүргийнхээ төлөө би нэг хором амарч болохгүй шүү гэсэн хариуцлагаар өөрийгөө хурцлж байдаг. Тэр гэрээсээ би аваад ирсэн эд хөрөнгөө буцаана гэсэн зүйлээр өөрийнхөө зүдэрч ясан хөс болгоноос гэр өргөөлөөгөө илэрхэж байдаг. Авсан нь зовоогүй учраас тэр хүүхдийн арьсаа химлэж, махаа мулжиж, чөмгөө долоож олсон хөрөнгийг энд архитаж. Хүнд бүтэлтэй бүтээлгүй хурдан баяжуулна гэсэн үгэнд зээлүүлж, хоосорч. Тийм үү? Хэрэгтэй хэрэггүй эд болгож биедээ нааж үрэн таран хийж идэг. Үрийнхээ цусыг зүгээр л махчлан залгиж байдаг. Энэ үзэгдэл би үнэхээр дургүй. Тэгчээд одоо бүр тийм үү? Халуун үлгээнөөсөө дөнгөж гарч байгаа ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгсөж байгаа тэд нарыг дайчилж байгаа ямар зөвүүн эцэг их вэ? Хурдан үхээд өгөөч гэмээр байна. Тийм үү? Сарын хоолыг нөгөөд сурхаас өөр юм бодохгүй болгоод тэдгэр хүүхдүүдийг гаргаж чадах эцэг хэд байдаг. Хүний нутагт хөх зэврүүний салхинд тэр нялх амттыг тийм хөрөнгөөр болтугай манад боловсрал гэдэг л тэмүүлүүлээд тэтгэх эцэг хэд байдаг. Үгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Ёстой нөгөө төрийн хідэн толгой баячуудаас чинь тийм үү? Томоохон хідэн тэтгэмж баячуудаас чинь бусд нь тийм ахуйтай биш. Өөрөөсөө болохоор би гадаадд сурсан гэхэд амьдралын дэнсээ, амьдралын үнэлэмж нь өөрийгөө авч явах, тийм үү? Өрөөл төмний сайн мууг таних насан дараа очиод боловсрал эзэмшсэн байдаг. Ухамжтай юу? Ядчил тэр оюутан гэдэг нь, тийм үү? Нэг ширээний өөрөө хичээж иж дүн гэдгийг нь авдаг, үнэлэмж гэдэгт хүртдэг тэр ухамсарыг олцоод харьд мордсон байдаг. Өөрөөр хэлбэл нас биед хүрчээд ядаж тийм үү хувцаа угаадаг, дээлэн оорон оёод өмсчихдэг ухамсар сэтгэхүйд хүртсэн хойноо тэр харьд очиж байгаа учраас тэр хүн нийгмийн хандлага сайтай байдаг. Гэтэл нялзраа амьтдыг тэгэж явуулна гэдэг бол нийгмийн хандлагыг суулгаагүй байж тэгэж явуулж байгаа бол зүгээр үх гэд үлэхтэл адилхан зүйл дээ. Яг тэгвэл би 10 хүүхдэд үзүүлж байгаа амжилтын тухайгаар л хэмжинэ. Нэг гэдэг бол хангалттай биш. Тэгээ тэр нэг чинь тэндээ үлддэг нэг нь. Яагаад гэвэл ирээд энд нөхцөл байхгүй гэж гол нь тэр их тэмцсэн цусна. Тэр их тэмцсэн хөлсөн. Энд ирээд шавхай болж, нуран болж үгүйсгэгдэх учраас тэндээ үлдэх нэг. Тэгэхээр Монгол 9-9 тийм үү? Хүүхэд эргэж ирэхээр байтал. Хоёр нь өвдөн. Тийм үү? Дахиад сурч чадахгүй. Ахаад ирэх боломжгүй бол. Тийм үү? Дөрөв нь тэр инкри ялдам зангаасаа, инкри танхил зангаасаа болоод шамтрана. Дахиад ирэх нүрэг бол.
Хаад 3 нь тийм үү? Хар соёлд автаж, хар тамхи, арх хөөхөн, мөрита тоглоомод автаж хүнээ алдна. Тэгэхээр энэ нэгч алт Монголд ирэхгүй байгаа амжилтыг чинь амжилт гэж тоолж чадахгүй. Нэр хэцүү юм байна. Эмэгтэй хүүхдүүд болохоор ихэнх нь бас зарим нь гадаад хүнтэй суугаад тэндээ үрд үлдчихдэг. Хүүхдтэй гаргаал. Тийм ээ. Эмэгтэй эрэгтэй гэдэг аахгүй. Нэгэнтэй л тэндээс хөдлөх боломжгүй болохын цагт, тэнд дөнгөлөгдхийн цагт амьдрал үүсгэхгүй яах юм. Тийм үү. Чи миний хідэн хүүхдүүд харийн нутагт яаж хатаж байгааг нүдээр харсан хүн шүү дээ. Тийм. Бор зүрхээрээ тэмцэж, болор гавлаараа сэтгэж, амьдралын төлөө тэмцэж, ард ирэг дээрээ тахил болгож өргөцсөн хэдэн эмчин хүүхдүүдийг өрөвдөөд хүүхэн би баргал ойлгох шахан шүү дээ. Маш их тийм ихэнх нь их хатуучлалтай ажилсаг тийм л хүмүүс байдаг л та. Харийн нутагт байгаа хүүхдүүдээ би зөвхөж чадахгүй. Учир нь тэд чинь өргөх голомтой өргөх гэж үлдсэн хідээ сэтгэлдээ тэгээд хүний амьдралын хатууг хүлээж ухаантай даа энэ хүүхэд гэж магтаад болор гавлыг нь өргөмжт ноёдны суудлын дор зөөлөвч олгоо тавьчихсан. Зүтгэлтэй энэ хүүхэд гээд зүрхэн галыг нь дахиад болгоод харин үлмэд зөөлөвч болгоо хайчихсан. Тийм л амьдралыг туулж явдаг учраас хулгай хийлээ гэж зэмлэж чадахгүй. Хөхрөх тэнгэрээс уруулаач гэж хэлэхгүй. Хөөр хилэлтэй бие үнэллээч гэж тоограхгүй. Хөрстийн амьдралд буруудлаа гэж хэлэхгүй. Учир нь тэдэж. Буруу нийгмийн галын өргөл. Буруутсан төмнийхээ амьдралын өргөл юм хойно. Үгийн өмнө бадамлаж байгаа юм хойно. Үгүүрхийн өмнө зүтгэж байгаа өт юм хойно. Яахан зүхэж чадахгүй лээ. За бүрлөө хэлээд таах уу? Би бас мэднэ л дээ. Тэнд угаасаа гэрээч санаж чадах байлчдаг. Би бас гадаад нэг хэдэн жил болж байсан. Тэгээ зүгээр Монгол гэсэн нэр сонсохоор ингээд цамс уйлдаг. Ингээд жаахан санахаар болчдөг. Тэдний нулимс бол зовлонгийн нулимс биш. Зөвхөрлийн нулимс байдаг. Энэ миний ухай гавлаас гарах хуурай нулимсаас ондоо. Тэгээд сон юу гэдэг юм бэ? Би нэг амралтаараа Монголд ирж ирсэн. Тэгээд гисэн чинь газар уйлуулсан шороо нэртэл. Нүгүүдүүлж нөлөмдөг. Тэр хөрс чинь хүний нутагт өлгий байдаг. Өглөж зүгтэг тэр төр чинь хүний нутагт инрэл байдаг. Өгвөсгөгдөж зүгтэг тэр хүн чинь хүний нутагт амраг нь байдаг. Тийм эсвэл алтан өлгийг өсөө халуун нормлоо шидэгдсэн хүүхдүүд гэж хард мордсон үдс өвөвтхийн дээдэд үглэнээс. Тэгтээ зарим тэмдэг байх дуртай л идэг шүү дээ.
дурандаад эргэж юу? Өөрөөд гарсан ачаана. Ээжийнх нь инэрл эцгийнх нь сургаал. Дүүнэрийнх нь амьдрал. Охтынх нь ирээдүй байдгийг мэддэг учраас үн ачаанаас салж чадахгүй дээ. Хөрөгс дүнгөнд хорогдсон сэтгэлгээнд ирж үү. Тэгэхэд яг өөртөө зөвлөхөөр тэр санагдаад юм шиг ойлчлаа л да. Тэр надад хамгийн гайхалтай байсан юм. Тэр чулууг ингээд газрыг бариад үлээдсэн л их сонь санагдсан. Тэрнээс хойш би ерөнхийдөө их Монголын тухай боддог болж исэн да. Тэрнээс өмнө мэдчихгүй явлаа. Олон хоног байхтараа л боддог. Одоо ч нэг гадаад нэг сар явал бүр ингээд бачуураад бүрс да. Гэрлүүгээ маш их яардаг. Боолоор арилжсан бяцхан болор гавлууд минь. Арцаар зарагдсан бяцхан халуун дөлөөт минь. Цагаан ясаа хөхөртөл зүтгээд цангаа тайлах эдээгээ өөрөөсөө харамлаад өрх гэрээ өргөж яваа болчроо өвгөн би яаж зүхнүүд. Гэхдээ түүний чинь хард очвол сайхан амьдарнаа гэдэг халуун үгээр өрдөж байгаад явуулчихсан шүү дээ. Энэ л улсад байхгүй бол энгүй амьдрна гэж ятгаж байгаад л явуулчихсан. Энэ хүний амьдралын тэмцлийг энд биш өөр газар байх ёстой гэж өглөж байгаад явуулчихдаг. Өнөө амьдралын сайхан цэнгэлийг аз чаргалыг амсаагүй болчраа байхтан алтан өлгийнөөс түлхээд түлшилцсэн юм хойно бороо зөрөө сэтгэж байна гэж зүгхэж чадахгүй. Хүн болохоос өмнө өргөдсөн учраас хүлээж бороо шаахгүй. Тэгэхээр одоо зарим хүмүүс ингээд гадаадд байгаа Монголд байгаагаар талцаад хэрэлдээд байдаг шүү дээ. Бас одоо сонгуул энэ төр болох юм бол гадаадд байгаа монголчуудыг сонгуул өгүүлэхгүй гэдэг ингэж хэлсэн билээ. Тэгэхээр бүр төрөнч хүртэл цаашаа түлхэж чинь гэсэн үг үү? Тийм ээ. Үхээр л өн. Түлхэж байна шүү дээ тэр өрсийг. Өнө гэрээс нь хахцааж байна шүү дээ. Эцэг ихээс нь ангилж байна шүү дээ. Инрэлт голом тоос нь хөөж байна шүү дээ. Бүгд бидний хүртэл үртэйхэн учрах тэр л ирээдүйгээс хагцааж байна шүү дээ. Саялжаад хүний амьдралд таслаа л гин. Хөөрхийдөө хүний нутагт хүний соёлоор л амьдран шүү дээ. Мэдэрсэн зөвөн хэлэхтэн мэдлэгээрээ түргэн гэлээ гин. Өөр үдсэн юмгуудад чинь өөр юугаа мэдлэгт дууртгах хэлээд. Ара Монголд амьдарсан хоног нь 10-тай 20-тай жил шүү дээ. Амьдрал гэдгийг нь алтан өлгийнөөс өөрөөр сэтгэдэг алдраанаас нь хөөгөөд гаргацсан юм. Тийм байтал артан болсон бид төтнийг өөр гэж зүгэж өршөөлгүйгээр зүг. Энэ амьдралыг нь хүгүйсгэж энэ зүтгэлийг нь танихгүй байгаа. Харваад 2 мм байгаад сохройтой. Сүүлийн үед бас тэр гадаадд амьдардаг хүмүүсээс айгүйх их орно гэсэн сэтгэл их байдаг болсон. Одоо эмэгтэй ч хамаагүй, эрэгтэй ч хамаагүй Монгол руугаа их тэмүүлж. Тэгээд янз янзаараа одоо гадаадд нөхөртөө суусан эмэгтэйчүүд янз янзаараа дуудулсан ч гэсэн одоо хатуу үнийг одоо хүмүүстэй хэлж бас монголоо гэсэн сэтгэлээр байнга холбоотой байж. Фэйсбүүкээр ч гэсэн нэг үгээ дуулах юмсан гэж өөрөө тулсан амьдрал сайн одоо сарын ч гэсэн их хатуугаар ингэж хэлж анхааруулж байгаа л доо. Тэрийг туулчихсан байгаа тэр эмэгтэй зүтгэдэг зүтгэрлийг ойлгоно гэж үү дээ.
эцэг их нь ятгаад л энэс дээр амьдралаа гэдэл ялах байхад нь явуулсан. Идтэй, жимстэй насандаар харийн нутагт очиод инэрэл хайр өгүүлж ганцаардлийн галамтанд хоригдох үедээ Ингрийг нь туш ихэндэж хамаагүй итгэлтэйгээд л очин шүү дээ. Гэтэл явчихвээ гэд хороод цогтчихвээ гэдэл дөнгөлөөд хайж чадах шүү дээ. Үрээч үнэнсэх ирэхгүй болгож үүдтэйч ирэх орон зайгүй болгож хууль ёсны хариуцлагаараа өгүүлж идэх хөрөнгө эрхэм чадал боловсрал орон зайд нь хүртэл халтаж байгаад тэр хүнний чинь харийнхан чин зэлэгдэг шүү дээ. Тиймээс хайрт мартсан өргөлийн балчир үүрсэ өвгөн би муулахгүй. Тэр одоо ихэнх тэгдэх одоо Монголд тэр амьдрах нөхцөл байвал Монголд байх дуртай гэж ярьж байдаг. Энэ уулзсан маш их сандаг. Зарим нь одоо зүгдэлдэг. Тэгээд одоо явж чадахгүй. Энэ дээрээ бас бүр тэрнээсээ дор амьдрал одоо орон гэргүй ажилгүй нас нь явцсан энэ гэдэг их зүйлтэй. Харийн нутагт халуун цойлгон насыг нь шатаачаад эргээд авах тийхэггүй байгаа. Энэ засаг хойл төрөв байж байгаа царай гэд. Халуун амьсгааг нь худалдчаад эргээд голомтоонд өгтөж чадахгүй байгаа эцэг ихийнх нь байж байгаа царай гэд. Үрээ ятгаж хард явуулчаад үргээд эрэхт нь тэрч чадахгүй байгаа энэ ахын дүүсийг юу ч гэж хэлэх өвдөө. Өвгөд бид хүртэл хард мартмаар байна өвгөн минь хэл дэс гаргах гэрхийг нь олж өгөөч гэхэд хүчин зүтгэх үү хориглож байлуулах уу гэдэг эргэлзээнд хүлэгдэж байхад өрөөс та нар ухдаг юм болов да. Нэрэн маш олон хүн одоо визэнд орох гэсэн виз гаргаж өгч гэж бөөнөр дээр ирдэг, ламнар дээр ирдэг. Яаж завхыг нь мэддэг учраас би л гаргах дургүй. Ойлаад тэрчлээд харуусгүй дараад хамаг бүхэнд агсраад байсан ч хар гэртээ бор гэртээ богд байдаг миний үр харийн нутгаас илүү их орондоо жаргалтай гэд хавчаад байх сэтгэл надад гардаг. Одоо ямар ч юмтэй хэний ч буруу ч юм. Энэ олим самбархай боллоо. Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ? Сайхан Монгол бүсгүй санахгүй гээд яах вэ? Зориод очсон газараа дасахгүй гээд яах вэ? Зоргоор орхисон нутгаа санахгүй гээд яах вэ? Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан. Нүдлийн шувуу шиг газар сайгүй тэнсэн. Халуун хүйтнийг ажралгүйгүйсэн. Харин хүмүүс нана инэвч цаанаа хүйтээ. Амьдрал хөөж би нутгаасаа гарсан. Аргагүй л ажил гололгүй хийсэн. Зовсны нүхээр хорвоо хараагүй.
Барснаа бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн. Сар шиг холын газарт дасахгүйгээд яах вэ? Сайхан Монгол бүсгүй санахгүйгээд яах вэ? Зориод очсон газараа дасахгүйгээд яах вэ? Зоргоор орхисон нутгаа санахгүйгээд яах вэ? Агуу түүхтэй нутгаа би алсын газраас гэж санжсан. Ард үзсэн амьдралаа би амин зүрхэндээ тэж яван. Дээд тэнгэрээс саят нутгаа дэлхийн цэжинд гэж бодчихсон. Тэнд үлдсэн амьдралаа би тэж яван сэтгэлдээ. Хин чалбадаагүй би өрөөл явсан. Хэрсэн ханда нутгаа бодсон. Ийм л амьдрал үзэх гэж би тийм үсэн. Эргэж очоод нутагтаа би үрд амьдрнаа. Сар шиг холын газарт дасахгүйгээд яах вэ? Сайхан Монгол бүсгүй санахгүйгээд яах вэ? Зориод очсон газараа дасахгүйгээд яах вэ? Зоргоор орхисон нутгаа санахгүйгээд яах вэ? Агуу түүхтэй нутгаа би алсын газраас гэж санжсан. Ард үлдсэн амьдралаа би амин зүрхэндээ тэж яван. Дээд тэнгэрээс саят нутгаа дэлхийн цэжинд гэж